одоо нэрийг хэл мэдэхгүй нэмчнэр л мэдгүй байгаа. Энэ бандгар 20 грамтай тариа маринуудыг өөрөө хөдөлж авч гэнэ үү? Өөрөө би энэ жил 2 дахиад 500 мянгаас энэ тариа авсан. Тий. 9 сард сая бас 8 сард бас хэвтэлтэй авсан. Улаан хоолойны боолтой бас тэр үедээ жоохон ядарсан. Их ч юу байгаа вэ? 9 цаал карсил энэ төр чи хөнгөлтэй эмийн жагсаалтанд орсон байх ёстой да. Тийм баха буян журалдарга. Уухаар бол тийм л байдаг баг. Тарихаар бол ерөөсөө. Тэгээд ерөөсөө бидний энэ элэгц би одоо 30 гаруй жил болж байгаа. Бүр хавдраар явж исэн, хавдартай элгэндээ эсвэрч явуулсан ийм онштой. Нэг үе удаад бүр хэвтэрт орж исэн удаад их л сайхан болсон. Гэхдээ Төв аймгийн эмнэлэг сайн байна уу? Эдгээр бол бүгдээрээ намайг таньж байгаа. Төв аймгийн эмнэлэг энэ эмнэлэг хоёр бол намайг сайхан авч байгаа би. Эднэрийн хүчин 7 жил одоо 73 хүртлээ 40 хэдтэй өвчлөө 73 хүртлээ. Би зэм тариагаа мэддэг, өвчнөө мэддэг. Хүн ер нь юу л байвал зүгээр юм билээ. Өвдлөө гэхэд сэтгэл санаал бас сайхан өөдрөг байх. Өнгөж чар гарсан байх гэж байна. Хаачаа давгүй удаа гэнэ. Тий. Хамгийн том охин 55-тай. Тэгээд энэ эмчнэрийнхээ хүчинд л байдгийн да. Тэгээд одоо ер нь юу элэний хатууралтай байгаа юм уу? Хатууралтай одоо 2 3 газар уйланхаатай энэ жил тийм болсон. Ер нь их нэл барцгар болчиход байгаа гэсэн. Энэ хавраас хойш. Вирустэй юу ч? Вирустэй ЦТ. Тий. Би ч одоо хавдраар 5 жил явсан. Анх спирт шахуулсан эхлээд уушгины хавдар гэ тэрнээсээ цацалдаг гэсэн гээд тэгээд спирт шахуулж хавдраар 5 жил яваад тэгээд 17 хавдрын нэртэйгээр 17 жил энэ эмнэлэг өөрийнхөө биеийг өөрөө бас давхар хяндаг, хоолой их дэглэмээ барьдаг. Тиймэрхүү байдлаар би 73 хүртлөө баруун шины хатгалаад ирсэн. Тэгээд одоо хэвтээд ерөнхийдөө 4 хонжийн. Ингээд 4 хоноод одоо гайг болчиход хийж ин да. Цэрэн нэлээд сэрэгч гисэн, хүүхд цаваас сэргэлэн болсон. За ингээд үйж байгаа. Ерөнхийдөө 7 хоногийн эмчилгээгээ хийгдээд тэгээ гарах байх эмнэлгээс. Тэргээ дээрээ. За. Тэгээд тооны төхөөрөмж болдог лайндаг. За тэгээд 8 төрлийн одоо энэ төрөлжсөн ажлыг хадгалсан төгссөн онцлогоороо бол одоо онцлогчдог. За гисэн эдийн боловч бид бүхэн багш тооны төхөөрөмжөөр ийм хангалттай байгаа болж эми маань төсөв ерөөсөө лабораторитой Илэг үлгэрчээ энэ таваад байна. байдаг. За тэгээд бид нар бүр явуулаар ингээд очоод яаж нөө хүмүүс ирэхгүй болохоор н очоод авъя гэд очихоор тэмдрээ бөглөөгүй. Тэгээд бид нар нөгөө тест маань болохоор яалтаа системжи одоо өчтөө өчөө аваад болон одоо цоос Хамийнхаа тантаас ойлгох үү? тэгээд эми манд төсөв болохоор одоо ийм байна гэж тухайн хүний үзлэлт одоо илэрсэн одоо шинжүүдийг хэлээд сумын эмнэлэгт төрхөө гэсэн хүсэлтийг тухайн хүн хэлсэн л да. Тэгээд за энд бол ажил төрхөө. За энд маань бас шууд нэрээр гарч ирэх бааруулахгүй энэ таваасаа одоо яадаг тийм шаардлагатай юм тариагаад тавьчихдаг. Яг бид бүгд энийг нөгөө нэг тариагаараа аваад тэгээд яг урд өдөр нь өгсруулчаад байж исэн чи яг маргааш нь ээж ирээд төрөөд бид нар хэрэгэлсэн. Одоо яг энэ ингээд одоо энэ систем чинь энийг их явуулсан. Асран ажилласан юм хангаад за нийт төрлийн ахбад бол Багны хөлтөс хэмжээ хөгжүүлж тэр халдваргүй зүйлч хэлсэн тийм шиг тийм. Цусны нөөц хадгалах боломжтой боловч хүмүүстэй вирустэй цус хийхгүй боломж үлдсэн тийм ээ. ариун толыг маань болохоор мөхтэй буюу одоо ариун тагчийн сертификатлыг за бид бүхэн бас энэ нөгөө даавын уут болон бусад юунд одоо боохгүй бас нэг жоохон шин дэвшил гаргая гэсэн үүднээс бас ийм дахиад